Аав охины нандин харилцааг хүндсэн аавын охин инэдмийн уран сайхны кино нээлттэй хэлээ. Япон зохиолч Такаши Игарашигийн зохиолоос сэдвлэн аль биесны эрэгтэйгээр бүтээсэн Монгол хувилбар аавын охин уран сайхны кино бүх кино театрын дэлгэцний энхүү гарч эхэллээ. За киноны ерөнхий продюсераар жүжигчин Манлай Бадар ажиллаж кино зураг авалт 25 хоног үргэлжилжээ. Киноны гол дүрд жүжигчин Болд Эрдэнэ тоглосон аавын дүр тоглох санал хүлээ аваад их удаан бодсны эцэст инэдмийн кинонд анх удаа дүрвтэйжээ. Тиймээс ч захин орчимд түүний дүрийн бүтээл аав охины харилцааг илэрхийлсэн сэтгэл хөдлөм хөгжилтэй хэсгүүд олонний анхаарлыг татаж байна. Охины дүрийг бүтээсэн Марлын тухайд аавын охин кино хамгийн анхны бүтээл юм аа. Тухтай бүсээсээ гарч дандаа хийж идэг тэр төрөл жанраасаа бас хайлж өөрчилж өөр юм инэдмийн төрөл жанрт одоо тоглох нь бас жүжигчний хувьд ч гэсэн суралцах тий дахин хөгжих залуучуудаа ажиллах гэдэг утгаараа одоо энэ уран бүтээлд оролцож тоглосон гэж болно. Аа болсон хүмүүс бол одоо охинтойгоо ирж үзвэл бас их зүгээр байх тий бие биенийхээ хэлж чадахгүйгээ одоо манай монголчууд ч тэр тусмаа ингээл шууд сэтгэлээ ил гаргаад яриад ээдэггүй тий хайртай гэж хэлж чаддаггүй шууд хэлдэггүй энэ төр байдаг шүү дээ тий тэгэхээр зэрэг охинтойгоо ирээд эсвэл охтууд аавтайгаа ирээд үзүүл илүү их гоё байх болов. Мэдээж Монгол Улсын гавьяач жүжигчин Болд Эрдэнэ ахтайгаа партнерлаж тоглох миний хувьд бол маш нэр төрийн хэрэг байлаа. Тэгээ киноныхоо турш одоо би миний дүрд ажиллах ажиллагаа болохоор аав хүний үүднээс дүрийн ажиллагаагаа хийж байгаа шүү дээ тий. Тэгэхэд улам ингээд аавыгаа ойлгож аавыгаа улам илүү хайрлах тийм одоо мэдрэмж төрсөн гэх юм уу? Кинобог Монгол хувилбарыг гаргахдаа киноны Япон их зохиол, Солонгос хэл дээрх кино зохиол дээр ажиллажээ. Хүний нэр, яриа хэллэг, хэл зүгсээс эхлээд хэрэгдэх эд зүйлс, үйл явдал, түүх, газар байдал зэргийг их хэлний хөрвүүлж Монгол болгон бичнэ гэдэг нарийн ажиллаа. За гэхдээ аавын охин киног үзэхэд гадны зохиол гэж хоромхомж бодогдохооргүй кинобог Монгол болгож чадсан судалгаа, хөтөлмөр, ур чадвараа зориулсан гэж ярьж байна. Олонний хэсэг тэгэл киноны ард ажилласан хэсгээ 100 тонны багтай уран бүтээлчд одоо киногоо хийж дуусаад өнөөдөр одоо үзэгчдэрээ дүн тавиулах гэж байна. Энэ киног нэг ч гэсэн гэр бүл, нэг ч гэсэн хүүхэд, нэг ч гэсэн аав ээжүүд үзээд охтуудтайгаа ингэж харьцах юм байна. Аавтайгаа ингэж харьцах юм байна. Бид нар чи энэ дээр алддаг юм байна. Бид нар чи энэ дээр онох хэрэгтэй юм байна. Энийг бид нар ойлгох юм бол маш зөв ингээ харилцаа цааш үүсэх юм байна гэдэг ойлгох хэрэгтэй. Ахлах сургуулийн охин Сондор түүний аав Санжаа хоёрын хооронд үеийн ялгаа амьдралын хэв маягийн зөрчил байн гардаг. Аав Санжаа хэд нухацтай, хариуцлагатай хүн, харин өсвөр насны Сондор бол хөвгөлтэй, сэтгэл татам томоогүй нэгэн. Хачирхам тохиоллын үр дүнд Сондор аавынхаа биеэр түүний ажил дээрх дарамт, хариуцлагыг нь мэдэрч Санжаа охиныхаа биеэр залуу үеийн амьдрал, хайр дурлалын сорилтыг ойлгож эхэлнэ. Инэдмийн ч эхлгээсээ дуус хүртлээр аав охтын нандин харилцааг харуулах аав охин уран сайхны кино инхүү үзэгчдэд хүрч эхэллээ.